Үний өсөлт өрхийн амьдралд бодитоор хүнд дарамт болж байгааг иргэдийн амьдрал харуулж байна. Арианбатын хаан бүлд олуулаа 1-13 насны 5 хүүхэдтэй. Энэ үрх Арианбатын цалин болон хүүхдийн тэтгэмж нийлээд сард 2 сая төгрөгийн орлоготойч мах хүнс өргөн хэрэглээний зардал нь 3 сая төгрөгт хүрдэг байна. За ийм нөхцөлд санхүүдэд харуулж авсан хүнс нь 20 хоногийн дотор дуусч өнөөдөр хоол хийх хүнсгүй болсон тул нөхрийнхөө цалин буухыг хүлээж байгаагаа хаваалцлаа. Яг л авах юм удаа ингээл тэгэл ингээл одоо 25 жилийн хоньны мах чинь юугаараа тооцоол ингээл авцсан ерөөсөө. Тэг ингээд л юу зүгээр нэг амьд хонь авъя гэхээр бүр эмээл зах дээр чинь 900 сая төгрөгийн үнэтэй гайгүй 90 хонь гэхэд штэ. Тэгэхээр чинь 900 саягаар нэг сая 300 авдаг цалингаасаа 900 саягаар ганцхан хонь авч харж үлдээдэл мөнгөөр нь яаж горлуудаа янз бүр бай хөрөхөө тий. Тэсэн сүүн болохоор нөгөө хай гэж сүү. Тэр нь болохоор 90 мэр 70 мал 80 мая гээл зарим гарч нөгөө аль гайгуугаас нь бөөнийх нь төгөөс нь л авч байгаа байхгүй. Тэгээл янз бүр. Тэгээ нэг удаа авахдаа 85-аар авч ирсэн. Дараа нь очиад 85-аар авах хэрэг үгүй. Нөгөө юу ч нэмэгдсэн, бензин ч нэмэгдсэн, тийм ч нэмэгдсэн гээл дахиад нэмэл 10-20 сая төгрөг нэмээ явчихна. Арианбатын гэр бүл цалингаа буухаар хүнсээ бөндөж авдаг. Тэд 25 кг хоньны махыг 600 мянгаар, 25 кг будааг 90 мянгаар, 25 кг гурилыг 60 мянгаар тус бүр худалдаа авдаг байна. Мөн бусад өрөө хэрэглээний бараа хүнсний бүтээгдэхүүнээ авахд сая гаруй төгрөг болдог. Ялах хүүхэдтэй отхон чимэг ажил хийх боломжгүй. Иймээс нэг хүний цалингаа орлоготой энэ өрхөвд өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа үнийн хөөрөгдөл асар том дарамт тусныг хэлж байлаа. Ийхүү энэ гэр бүл өдрийн хүнсээ авахын тулд хүүхдээ жөхнөөс гаргаж өглөө эртлэн босож нөхөртөө хоолыг нь хийж явуулдаг болжээ. Яг үнэнгээ хэлэхэд бол манайх мах шүл янз бүр гурил бэрл бүх юм дууссан байна. Нөхрийн одоо арай хоол авчрахад хүлээгээл сууж ийн үнэнгээ хэлэхэд бол яг яваад хараалал тийм болохоор манай хүлдэвч маань ингээд хоос нөхрийгөө хүлээгээл одоо нэг цэвэрлэхгээ сууж ийн. Махаа хүлээгээ сууж байгаа хэрхийг хүлээгээл. Тэгэхээр нэг одоо хитэн хамгийн сүүлд мах авсан бэ? байна. Сая 4 сарын сүүл хавцаа манай чинь хоньны мах авсан байхгүй юу? 20-ны үед нөхрийн цалин мэл ороод ингээд тэгэл сар хүрхгүй ингээд тосчих байгаа байхгүй. 4 сарын 20-нд нэр хүүхдийн мөнгө 21-нд босъё. Дээрээс нь нөхрийн цалиныг тал мөнгө хэдэн өдөр ажилласан мөнгө. Ингээд ингээд хахад сар хүрхгүй. Үнэнгээ олон хүний ихээр тоогоор яг сар хүрхгүй болчих. Тэгэл гурил морил маань хүртэл дууссан. Гурилман дууссан, будааман дууссан, бүх юм дууссан. Нөхрийгөө хүлээгээд битээр мах шүлээ хүлээгээ сууж хоолоо хийхгүй. Арианбатын гэр бүл зөвхөн нэг жишээ. Үүнтэй адил олон мянган өрх 1 кг мах авахын төлөө ажиллаж амьдарч байна. Зарим айлуудын хувьд өдөр тутмынхаа хэрэглээгч хангах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.